Энэ ерөөсөө ингээд хувь хүмүүсийн хоорондын асуудал ерөөсөө биш юм а. Энэ засаглал хоорондын асуудлаа тэр тусмаа Монгол Улсын их хурл хэдийгээр хууль тогтоох байгууллага ч гэсэн Монгол Улсын их хурл бол Монголын улсын төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагыг бусад засаглалын салаа мөчр төрийн эрх барих дээд байгууллагаас томилогддог албан тушаалтнууд үл тоожгоог жишг болгоод явах юм уу? Энийг ерөөсөө ингээд цаашид жишг болгох юм уу? Сайд ерөнхий сайд төрийн албан хаагчид энийг зүгээр төрийн эрх барих дээд байгууллага үл тоогоод явуудгийг энэ бол ердийн юм а гэж цааш энийг хүлцэн твчих гэдэг бол ингээ буруу жишг тогтохын зүйл рүү явж байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь өчигдөр бас бид нар бас ингээд асуудалд хүлээцтэй хандаал явж байгаа. Гэтэл улсын хурлын даргын энэ дээрээс хэлж байгаа үг бол их тийм зохисгүй үг хэлж байна. Гэхдээ яах удаа ингээд энэ бай тухай юм болдог үстэй юу н эмзэгийн гих зэрэг буюу улсын их хурлыг төрийн эрх барих дээд байгууллагыг тэндээс томилогддог аливаа албан тушаалт нь юу гэж хэлэх. Энэ бол ингээд хоёр гишүүний хоорондын асуудал юм шиг. Хоёр улсын их хурлын гишүүн хоорондоо маргалдаж байгаа юм шиг асуудал тэр өнцгөөс тайлбарлана. Энэ бол ерөнхий сайд мэдээллийнхээ цагаар улсын их хурлын гишүүний асуултанд өөр хэлэмж гаргаж зохисгүй ааш авир гаргаж байгаа нь энэ хоёр засаглалын хоорондын асуудал гэж бид нар үзэж байгаа. Тэрээс хоёр гишүүн хоорондоо маргалдсан асуудал юм шиг хандж байгаа нь бол улсын хурлын дарга асар бас энэ байгууллагыг энэ парламентын арчлалыг батжуул бэхжүүлэхийн төлөө ажиллах ёстойг нь асар хариуцлагагүй юм байр суурь, асар хариуцлагагүй мэдэгдэл, асар хариуцлагагүй жишг тогтоож байна гэж үзэж байна. Улсын хурлын одоо холбогдох одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох хуулиар ч гэсэн ерөнхий сайд одоо улсын хурлын гишүүн байгаа. Тэгээд бусдыг бол үг хэлээр улсын хурлын чуулганы уралдаанд доромжилж болохгүй гэсэн тодорхой заалт байлаа шүү дээ. Тэр тусмаа ерөнхий сайдыг 5 дахь өдрийн сар бүрийн сүүлийн 7 хоногийн 5 дахь өдрийн 14 цагаас ерөнхий сайд улсын хурлд мэдээлэл хийдэг. Энэ тэр хүн улсын хурлын гишүүнийхээ хувьд биш ерөнхий сайд улсын хурл дээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд л мэдээлэл гэсэн. Энэ бол улсын хурлын гишүүнийхээ хувьд биш гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдээлэл хийсэн гэдэг та нарт хуулийн одоо тэр үнцгийг бас хараарай. Хоёр гишүүн хоорондоо маргалдаж мэтгэлцсэн хоёр гишүүн хоорондоо асуулт хариулт явсан зүйл нь ерөөсөө биш шүү гэдэг.